Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид нэгэн шинэхэн дугаараа брэнд эдэлсэн айлын голомт бүхтггүй гэсэн ишлэлээр эхлүүлж байна. Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь төхөөж байгаа хайртай бэр мөнхчөндөө химэн хаяглаж хадмуудынхан зүгээс илгээсэн чин сэтгэлийн талархлыг хамтдаа уламжилцгаая. Манай мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид төрсөн өдрийн эзнийг баярлуулахаар яг энэ цаг мөчид бас эрхэмсэг нэгэн бүсгүй зарим хөрөлцөн ирээд байна. За юуны өмнө мөнхчөндөө энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил амьдрал нь дотоо сайхан байна уу? Баярлалаа энэ өдрийн мэнд. Тэгээд яг одоо миний харж байгаачлан бас манай налах дүүргээр маань орж гардаг зочин бүхнийг бас амттай сайхан хоол хуушуураар дайлдаг ийм сайхан ажлыг эрхлээд байж гинэ гэж харж байна. Тэгээд өнөөдөр бол мөнхчөн 9 сарын 13-ны өдөр таны хувьд төрсөн өдөр байж байгаа тийм. Тэгэлгүй яах вэ? Тэгээд бид бас өөрсдийгөө танилцуулахын зүйтэй байх гэж бодож байна. Ажлаа хийгээд байж хат нөчргүүл гинт цэцэг жимс болчихоор их гайхаж байгаа болов уу гэж бодож байна. Манайх налагчуудаа хайр түгэе гэд мэдшилгээ хүргэлтийн газраас хүмүүсийн бие биендээ гэсэн талархлыг дамжуулдаг ийм хамт олон байна. Тэгэхээр өнөөдөр таны төрсөн өдрийн баярыг тохиолдуулаад нэгэн эрхэм хүмүүсээс мэдшилгээ ирсэн байна. За тэгээд ер нь бэлгэний эзнийг нэг таах гад үзвэл танд хамгаалж байгаа хүн байна уу? Хүлээж байгаа ч юм уу? За тэглэв яах вэ? Тэгээд мөнхчөө миний одоо хэлэх хүс бүхэн маш анхааралтай сонсвол ээдээ маш олон хүмүүсийн талархал энэ донд шингэсэн байгаа гэдгийг дамжуулахын зүйтэй болов гэж бодож байна. За тэгээд бэлэг гэхээсээ илүү хэлэх үг бүхэн маань дэндүү үнцэнтэй учраас хоёулаа танд илгээсэн талархлын үгсийг хамтдаа сонсцгоё. Бэрдийн зориулж бичсэн сэтгэлийн үгс. Гэгээлэг амьдрал бүхнийг мөрөөдөөд гэргий заяа бүхэндээ хөтлөгдөөд гэрээн орхиод манайд ирсэн охин үр минь голомт залгах үрсийг минь хайрлаж годгор биеэ хувааж ирсэн гинэн томоогүй залуу насандаа гэрийг минь зорж ирсэн бурхны элч минь хүүгээ хайрлахын хэрээр хүнийрхдэггүй шүү ижийн охиноо хүндлэл хүлээхийн хэрээр хайлж уярдаг шүү ижийн охиндоо амар хадам ээж байхыг ээж нь хүсдэггүй юм шүү охин минь айлын бэр байхын учрыг өөрөө ойлгодог учраас хүндэлдэг юм шүү ээж нь охиноо охин үрийн минь заяа ижил болохоор охиноо л гэж хайрладаг юм шүү бэрийгээ хадмын нүдээр хилааж харвал хүүгийн минь заяа гомдон шүү дээ эрэх танхил огтоосон ялгавал эхийн цагаан сүүмэн нээдэн шүү дээ тийм учраас охин нь ээжийн охиноо тийм чихээр хайрлаж хүндэлдэг юм шүү гэж дамжуулсан байна. Энэ удаагийн мэдчилгээ эрхэм дотны хадмуудынхан зүгээс хайр шингэж бас маш их хүндлэлийг шингэж илгээснийг өргөн барья. Баярлалаа. Төрсөн өдрийн мэнд Min босфор ичингөрн алхаж орсон даруухан харцаа буулгаач гарын үзүрдийн. За тэгээд мөнхчөн бас ажиллаа хийгээд байж хахад нь гинтийн бэлэг байж чадсан болов гэж бодож байна. Маш их таалагдлаа, бүр гайхтлаа. За тэглэв яах вэ? Тэгээд одоо тэндээс бас бид нар бичлэгтэй явж байгаа. Онцгойлон мэдчилгээний эзэд тэр дундаа бас хадмуудтай хэлхийг хүссэн үг байдаг болов гэж бодож байна. Хоёулаа бас талархлаасаа хуваалцвал. За баярлалаа. Бисэн тантай хайртай шүү. Танилсан гомдож жисэн бол уучлаарай. Таньдасаа хайртай шүү. Хэлээ да. За тэгээд хадмуудынхан зүгээс бол бас энэ айлд ирсэн анхны бэр гэдэг утгаар айда чиний минь орон зай бид бүхний хувьд дэндүү эрхэм байдаг юм шүү. Тэр дундаа бас хүслийг минь гүйцэх хөөхөн гурван ачийг минь эрүүл саруулж төрүүлж исэн ээдээ чин сэтгэлээсээ талархдаг гэсэн байна. Тэгээд эрийн төшиг гэрийн жимэг төрийн тулгуур төрлийн язгар болсон эрхэмсэг бүсгүй тань төрсөн өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Сайхан баярлалаа. 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 Зүрхний